За сайн байцгаана уу? Золбоо ТV-ийн та бүхэндээ энэ гайхалтай өдрийн мэндийг хүргье. Тэгэхээр өнөөдөр бол special day. Золбоо ТV үүсгэн байгуулагдаад 7 жил болжээ. Бүгдээ хамт алгаад ташлаа. Наастартай байцгаая бүгдээ. За. Яагаад алгаад ташгүй? Алгаад ташцгаа л та гэж үү. Алгаад ташгүй бол тоортоо задлахгүй шүү. Золбоо ТV-ийн анх 2019 оны 4 сарын 22-нд яг YouTube суугаа хамгийн анх нээгээд хамгийн анхныхаа бичлэгийг оруулж байсан. Тэгээ өнөөдөр 2026 оны 4 сарын 23-ны өдөр болж байна. Золбоо ТV үүсгэн байгуулагдаад яг 7 жил болсон байна. Дөнгөж сайхан YouTube-ийг эхлүүлжсэн санагдчихээн. Тэгсэн чинь 7 жил өнгөрцөн ба шүү дээ. Бүр 7 жил өнгөрцөн гэж боддоо. Тэгээд 700 мянган subscribe-тай болсон байна гэж боддоо. Яг 7 дахь жил дээрээ 700 мянган subscribe-тай явж байгаа гэж би л төсөөлөөгүй. Өстой бодоагүй. Ер нь яг юу бодож эхлүүлжсэнээс мартчих тийм. Одоо ингээд нас яваад 38 хүрсэн. Тэгээд 7 жилийнхаа ойн баярыг тохиолдуулаад өнөөдөр өөрийгөө баярлуулах гад гоё торт авсан байгаа. Би тортонд үнэхээр дуртай. Тэгээд гоё тортоо идэнгээ та бүхэнтэйгээ гоё буу халнаа. Би өмнө нь YouTube суугийнхаа орлогыг аюугаа илэн далангуу бүр нэг юу ч нуухгүй та бүхэндээ танилцуулдаг байсан шүү дээ. Тэгээд яагаад танилцуулахаа болцсон бэ гэхлээр золбоо нь ер нь жоохон санаа сууж байгаа. Тийм муу санаатай болж байгаа. Одлоо тоглосон шүү. Тийм муу санаа энэ төр бол суугаагүй. Яагаад орлогоо танилцуулахаа болцсон бэ гэхлээр нэг орлогоо танилцуулахаар нэг өнгөрж байгаа юм шиг тийм мэдрэмж аваадсан байхгүй юу? Би одоо ийм их хэмжээний мөнгө болж байгаа те. Тэгээд бусдад нэг хатаархуулах гэж байгаа юм шиг нэг амжилтаа гайхуулаад ч байгаа юм шиг те. Тэгж санагдаад за ер нь орлогоо танилцуулаад дими юм байна. Бас үзээ сууж байгаа зарим нэг хүмүүс нь золбоо ямар их мөнгө олд юм бэ гэд те. Уур нь үрээ сууж иж магадгүй шүү дээ. Тэр хүмүүсийг би уурлуулмааргүй юм. Би тэр хүмүүсийг бодоо те амар амгалан уурлахгүй 50 золбоо ТV-г үзээсэй гэж бодоод орлогоо танилцуулахаа болцсон байсан шүү. Тэгээ өнөөдөр яг уу та бүхэндээ танилцуулах байгаа шалтгаан нь юу вэ гэхээр бас ойрын хугацаанд ерөөсөө танилцуулаагүй. Тэгээ Золбоо ТV-ийн YouTube-ийн орлого ер нь ихсээд байгаа мó, багасаад байгаа мó, альсгүй хэвэндээ байгаа мó бас те та бүхэндээ мэдээлэл хүргэе гэсэн үүднээс танилцуулж байгаа шүү. Энэ бол зүгээр мэдээлэл учраас та бүхэн бити уурлаарай. Окей. За эхний ээлжинд хэдүүлээ. Гоё 7 жилийнхаа ойн баярыг тэмдэглээд гоё лага зоож аваад лага хамтдаа үлээчи. Тэгээ дараа нь гоё орлогоо танилцуулъя. За жоохон төвчж байгаарай. Ваа, ямар гоё торт вэ? Шоколадтай торт. Би шоколадтай тортод дуртай. Love you гэсэн юм шүү дээ. Энийг хин нэг надад өгөөгүй шүү. Би өөрөө захиалж авсан шүү дээ. Love you гэж бичсэн байхаар бас гайхаад иж одоо те. Love move-то болцсон юм шүү дээ гэд андуураад ишүүлэхгүй шүү. Love move байхгүй. Love move хүсгэж байсан. Тэгээд 7 жилийн ойн баяр болж байгаа болохоор би 7 ширхэг лаа авсан байгаа. Тэгээд гоё торт гэхдээ арай л жижигхэн байна. Хэмжээ ямар жижиг юм бэ? Зурган дээр аягүй том харагдагдсан байхгүй. За ийм торт байна. Хэмжээний юм лоу гэсэн бичгтэй лоу гэсэн бичгийг авчий те. Та бүхэн надад лоу гэж хэлж байгаа гэдээ би бодчихъя. За баярлаа. Энэ лоуг чи хүлээж авлаа. 7 жилийн ойн баярт надад баяр хүргэж байгаа бүх хүмүүстээ баярлаа. Энэ лоуг чи хүлээж авлаа. За ордохгүй. Уучлаарай. За 7 шиг лага асаачлаа. Гэрлээ унтрах уу? Гэрлийн унтраач сүртэй юм шүү. Лага үлээхээс өмнө золбоо нь гоё дотроо хүслээ бодчихъя. Тэгээ хүслээ бодоод бүгдээр 1 2 3 и гэ та нар гоё телевизэр юм уу уцаараа юм уцсныхаа цаанаас фүү гэ үлээгээд би энэс бодтоор үлээ заяа. Хамтдаа үлээцгээ шүү бүгдээрээ. За би гоё дотроо хүслээ бодоодах. За 1 2 3 и Ваа 7 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье. Бүгдээр 7 жилийн турш Золбоо ТV-гээ үзсэн та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлалаа. Ваа
За тэгэхээр яг сүүлийн 6 сарын орлогоо та бүхэндээ шууд харуулаад илэн далангуйг танилцуулъя. Тэгэхээр 4 сар одоохондоо дуусаагүй байгаа шүү дээ. Хэд хоног дутуу байгаа. Тэгээ 4 сард олсон мөнгө маань $2,800 болсон байна. 3 сард хэдэн доллар болсон бэ гэхээр $3,500 болсон байна. 2 сард хэдэн доллар болсон бэ гэхээр $3,300 олсон байна. 1 сард хэдэн доллар олсон бэ гэхээр $3,995 олсон байна. 2025 оны 12 сард хэдэн доллар олсон бэ гэхээр $4,659 олсон байна. 2025 оны 11 сард $4,126 олсон байна. Вау, гайхалтай. Oh my god! Wow! Энэ 7 жилийн хугацааг анхнаас нь яг Золбоо ТV-тэй хамт туулсан үзэгчид гэж байгаа шүү дээ. 2019 оны яг 4 сард бичлэг оруулж эхлэх үеэс нь үзсэн үзэгчид маань 19 оны 4 сард YouTube-ийг эхлүүлжсэн Золбоо. Тэгээ өнөөдөр 2026 оны 4 сард бичлэг хийгээ сууж байгаа Золбоо хоёрыг яг ингээд харьцуулаад үзэх юм бол ер нь яг ямар хөө байгаа бол хэр өөрчлөгдсөн бол яг би энийг асууж байгаа шалтгаан нь юу вэ гэхээр Золбоо гэдэг хүн өөрөө 2019 оны 4 сард YouTube-ийг анх эхлүүлжсэн Золбоо өнөөдөр энд сууж байгаа Золбоо хоёр бүр үнэхээр өөрчлөгдсөн байгаа байхгүй. Тухайн үедээс нь Золбоог муу залуу, мунхаг залуу байсан гэж тий шүүмжилж байгаа юм шиг шүү. Зүгээр л айгүй гинэн юу ч мэдэхгүй одоо тийм жоохон хөвчгөл гэдэг үгээ тохирондоо тийм гинэн залуу байсан гэх юм уу. Тэгэд энэ 7 жилийн хугацаанд YouTube хийх явцдаа ёстой л нэг юмыг л үзлээ, юмтаал нүүр туллаа. Энэ 7 жилийн хугацаа бол миний хувьд үнэхээр их зүйлийг ойлгосон, ухаарсан, унсан, боссон, амжилттай байсан. Дээрээс нь бас хэцүү байсан үегээд нэр үнэхээр их юмыг ойлгуулсан 7 жил болж өнгөрсөн. 31-тэй байхдаа YouTube эхлүүлж ирсэн биз дээ. Тэгэхээр залуухан байсан юм. 31 гэдэг чинь аюу гой залуухан байсан юм шүү дээ. Одоо 2 жилийн дараа 40 хүрлээ. Тэгээ яах вэ? Хүн болгоно л энэ насыг тойрч өнгөрүүлэхгүй, туулж өнгөрүүлнэ. Хүн болгоно л тэгэл 20 настай байна, 30 настай байна, 40 хүрэн, 50 хүрэн, 60 хүрэн, 80 хүрэн тэгэл нэг мэтгэлийн дэлхэрчээс байхгүй болно шүү дээ бүгдээрээ. Тэгээ YouTube хийх явцдаа миний нэг хамгийн том амжилт гэх юм уу? Миний хамгийн том бахархал гэх юм бол би шууд YouTube хийх явцдаа охинтой болсноо дурдах тийм. Охин маань миний хувьд хамгийн том бахархал, хамгийн том амжилт, хамгийн том бурхнаас ирсэн надад өгсөн бэлэг гэж би боддог. Тэгээ охиноо ярьсан чинь өчтөр нэг хүн тэгээ бичсэн байсан коммент хэсгээр сэтгэл дээр тэгээ бичсэн байгаа байхгүй. Би нөгөө хүүхдийн хүчирхийллийн талаар бичлэг оруулсан шүү дээ. Сургуулийн хүчирхийллийн талаар. Тэгээ би хүүхдүүдтэй сайн анхаарал тавих хэрэгтэй шүү, хүүхдүүдтэйгээ сайн ярилцах хэрэгтэй шүү гэдэг ер нь тиймэрхүү утгатай бичлэг оруулсан чинь нэг хүн тэгээ бичсэн байсан. За гэдэг амар хараал хэлээд тэгээ тэрнийхээ дараа энэ өөрөө нэг охиноо хайж явчаад өөрөө охиныхоо хувьд сайн аав нь байж чадаагүй гэж бодлоо том гэл нөгөө хараалаа хэлж байгаа байхгүй. Тэгээд өмнөх Золбоо гэдэг залуу яг иймэрхүү хараал сонсох үедээс юм уу ер нь хүмүүсээс сөрөг сэтгэл тийм сөрөг комент харахаараа бүр үнэхээр чин сэтгэлээсээ гомддог байсан, ууралдаг байсан, бухимддаг байсан. Дотроос бүр ингээд нэг юм сонирн мэдрэмж, гасж байгаа юм шиг мэдрэмжтэй. Яалтчгүй нэг юм ууралж байгаа мэдрэмж айгүй их авдаг байсан байхгүй. Гэтэ сүүлийн 1 жил, 2 жилийн хугацаанд бүр үнэхээр гоё идгэрч байна би л нэрээ. Хүн бас ингэж гоё идгэрч болдгийм байх гэтлээ л идгэрч байна. Би өчтөр тэр сэтгэлдлийг харчаад нэрээ бүр жокоп солонгосч жокоп гэж ярьдаг байхгүй. Тэгээд жоохон ч тэр хүний тэр комментиг уншаад эмзэглээв. Яагаад би энэ комментиг уншчаад эмзэглэхгүй байгаа юм бол би бүр өөрөө гайхаж байгаа байхгүй. Гэхдээ өмнөх Золбоо чи энийг уншаад ингээд гайхаад ингээд сэтгэл өвдөх юм уу гэгээд уурлах юм уу тиймэрхүү юм болдог байсан чинь тэгээ би бодлоо л би яагаад энэ сэтгэлийг уншчаад ингээд ерөөс уурлахгүй байгаа юм бол би яг юуг ойлгосон болоо гэж бодоодсэн чинь хүмүүсийн намайг үнэлж байгаа үнэлэмж, хүмүүсийн намайг хэмжиж байгаа хэмжүүр миний үн цэнийг тодорхойлдгүй юм байна гэдгийг би яг чин сэтгэлээс ойлгоцсон байгаа байхгүй юу. За дахиад хэлье. Хүмүүсийн намайг шүүмжилж байгаа, хүмүүсийн намайг хэмжиж байгаа хэмжүүр миний үн цэнийг тодорхойлохгүй. Миний үн цэнийг хэн тодорхойлох юм бэ гэхээр би өөрөө тодорхойлдог юм байна гэдгийг чин сэтгэлээсээ хүлээж аваад ойлгох нэг өөр. Зүгээр тархиараа бодоод тийш дээ. Одоо та бүхэн сонссон биз дээ. Нэр тийш дээ хүмүүсийн шүүмжилт би яагаад их ёстой гэж
бодож байгаа ч гэсэн дараа шүүмжлэл авах ч юм уу тиймэрхүү сэтгэл харах юм бол уурчин хүрнэ. Энийг хүн яг өөрөө ойлгоод бүр чин сэтгэлээсээ хүлээн зөвшөөрөөд энэ сэтгэл гэдэг зүйл тэрийг хүлээн авсан цагт тэр хүмүүсийн тэр энерги над руу дайрж байгаа тэр янз бүрийн комент, сэтгэл, хэмжүүр, шүүлттэй тэр бүгдээс чөлөөлөгдөж чаддаг юм байна. Өмнөх золбоо яадаг байсан бэ гэхээр хүмүүсийн сэтгэл, хүмүүсийн хэмжүүр, хүмүүс намайг юу гэж ярина тэр бүгд намайг тодорхойлдог байсан. Золбоо гэдэг хүнийг тодорхойлдог байсан. Нэрнгэсээ. Би хүмүүст магтуулах гэж маш их хичээдэг байсан, ууггүй чармаадаг байсан, шүүмжлүүлэх юм бол гомддог байсан, заримдаа уйлдаг байсан, заримдаа ууралдаг байсан, заримдаа бухимддаг байсан. Яагаад вэ гэхээр тэр хүмүүсийн бодол миний үнд цэнийг тодорхойлдог юм байна гэсэн итгэл үнэмшилтэй залуу явж исэн байгаа байхгүй юу? Бага наснда тэгээд өссөн. Уучлаарай. Дахиад нэг бага нас руу орлоо шүү. Травма руу орлоо. Тийм травманы үүрстэй тий залбууд. Бага наснда үнэлэгдээгүй, хайрлагдаагүй, хүлээн зөвшөөрөгдөөгүй, зөв юм хийсэн тохиолдолд магтуулдаг, буруу юм хийх юм бол зодуулдаг, загнуулдаг иймэрхүү орчинд өссөн хүүхэд өөрийгөө үнэлэх үнэлэмж гэдэг бусдын тодорхойлолт дээр л тогтдог юм байна. Бусд хүмүүст магтуулах гэж хичээгээд тэр хүмүүс магтах юм бол баярлна, хайрлуулж гин, үнэлэгдэж гин, тэ амар гой баяртай тим явна. Бусд хүмүүс өөрийгөө тоохгүй бол тэр хүн хинч биш. Навс унана. Бага насандаа би ийм хүүхдээс юм биш. Би ийм орчинд өссөн юм биш. Би ингээд том болчоод энийг хайж чадахгүй ингээд хүмүүсээс тэ хайр гэл тэ хичээгээл тэ бүр чармаагаал бүр хүмүүсээс яаж магтуулах уу гээл тэ магтуулах юм бол тул заримдаа бүр тэ хэрэгтэй хэрэггүй юм руу дайрж ороод попроол тэ Монголд ямар нэгэн асуудал үүсэнгүүд нь за энийг нь авчи хүмүүст магтуулахын тулд би энийг ярьчих юм бол хүмүүс намайг магтах юм байна. Мас одоо энийг магтаж байгаа учраас би масын талд орчих юм бол би хүмүүсээс масаас тэ магтаалыг сонсох юм байна. Тэр өнөөдөр яг энд сууж байгаа золбоо гэдэг хүн өөрийгөө ойлгоцсон байхгүй юу? Золбоо гэдэг хүн би өөрөө өөрийгөө үнэлнэ, би өөрөө өөрийгөө тодорхойлно, би өөрөө өөрийгөө хэмжинэ. Миний зарчим, миний хариуцлага, миний итгэл үнэмшил энэ бүгд намайг тодорхойлно. Хоёрт ойлгосон зүйл нь юу вэ гэхээр яагаад ерөн заавал би хүн болгоноор магтуулах ёстой юм те? Яагаад хүмүүс намайг шүүмжлэхгүй юм? Тэр залуу яагаад чи охиноо хайж авчаад те хүүхд ингэж хүмүүжүүл гэж ярих эрх чам байхгүй гэж яагаад намайг шүүмжилж болохгүй гэж? Тэр хүний үзэл бодол, тэр хүний бодож байгаа бодол нь тийм байж болно шүү дээ. Яагаад би тэрэнд дуурлаад бухимдах ёстой юм те? Энэ хүн ингэж бодож байна. Хамгийн гол үнэн хаана вэ гэхээр надад өөртөө байгаа. Би охиноо хайж яваагүй. Би охиндоо хайртай. Би охиныхоо төлөө хүн хатаа явна. Би охин дээрээ байн гочин. Би охиноо хайрладаг, хамгаалдаг аав нь байна. Өнөөдөр хичнээн харж чадахгүй, уулзаж чадахгүй ойрхон биш байгаа ч гэсэн миний зүрх сэтгэл дотор байн охин минь явж байгаа. Энэ үнэн надад байхад тэр хүний шүүмж хамаагүй байхгүй. Яг тэр хүн тэгж бодсон байж болно. Нэгэнт ярьсных бүр гоё задлаад ойлгосноо арчи. Дараагийн ойлгосон юм нь юу вэ гэхээр би өөрөө олонний дунд байх, олон хүмүүст хандсан ийм ажил хийх сонголтыг хийсэн байхгүй юу? Би өөрөө миний өмнөөс хинч намайг авчираад энд одоо ингээд суулгаад, энэ камер хасаагаад, микрофон хасаагаад за толгой чи яриадах гэж хэлээгүй. Би өөрөө энэ ажлыг дуртаадаа хийж байгаа. Би энэ ажлаараа дамжуулаад мөнгө олж байгаа. Би энэ ажлаараа дамжуулаад шүдний эмнэлэгт маркетингийн ажил хийж байгаа. Би энэ ажлаараа дамжуулаад бусад байгууллагуудтай хамтарч ажиллаад тэрнгээрээч бас ашиг орлого олж байгаа. Надад маш их олон давуу талууд байгаа. Энэ одоо нэгсний service гэж ярьдаг те. Уучлаарай англид дуудлах нь буруу гэж магадгүй шүү. Солонгосоор service гэдэг байхгүй юу? Би та бүхэнд үйлчлэгээ үзүүлж байна. Би та бүхэнд хэрэгтэй мэдээлэл бэлдэж хүргэж байна. Заримдаа гоё инээдтэй хөгжилтөө бичлэг хүргэж та бүхнийг инээлгэж байна. Заримдаа болсон явдал яриад иймэрхүү болсон явдал болж шүү, болгоомжтой байгаараа гэдэг ямар нэг аюул, аваар ослоос урьдчилан сэргийлэх талаар та бүхэнд бас анхааруулж байна те. Энэ бүгд би та бүхэнд өгж байгаа сервис ахгүй юу? Тийм учраас энэ Золбоо ТV гэдэг залуу яах вэ те? Хэрэгтэй юм хийчихдээ гэсэн болохоор өнөөдөр та нар subscribe гэдэг тавцлуурыг дарсан байгаа шүү дээ. Намайг дэмжиж байгаа, үзэж байгаа те. Тэгээд тэрнгээр нь дамжуулаад би өөрөө орлого олж байгаа, мөнгө олж байгаа. Тэгэхээр би нэгэнт service, энэ service та нарт хийж байгаа юм бол хийсэн шиг хийх хэрэгтэй байхгүй юу? Тэр хүмүүс намайг шүүмжлээ, хуруугааччлээ, хараалаа ерөөлөөгээд би тэр хүмүүс рүү уурлах ямар ч шаардлага байхгүй. Тэгэхгүй тэгээ нэг буйны ажил хийж байгаа юм шиг, өөрийг нь албаар хүчээр энд суулгацсан юм шиг те. Хүн юм хэлэнгуудлаа гээл те. Нэг хүн шүүмжлэнгуут гомдоол, гоншигноол тэгэл ийм ястал нөгөө нэг төлөвшөөгүй байсан үедээ Золбоо иймэрхүү сөрөг сэтгэл дээр айгүй их гомдолдог, уурладаг, бухимддаг. Тэр хүмүүс рүү дайрдаг, ер нь жоох нэг ийм хандлагатай байсан гэдгээ одоо энэ бүгдийг ойлгосныхоо дараа
тэр алдаануудаа олж харж байгаа байхгүй юу. Би өмнө та бүхэндээ YouTube хийгээрээ YouTube хийх нь маш их давуу талтай шүү гэж зөндөө их ярьдаг, зөвлөгөө өгдөг байсан шүү дээ. Өнөөдөр Золбоо гэдэг хүн өөрөө яг энэ 7 жилийн турш YouTube-ийг хийж үзээд зүгээр миний мэдэрсэн мэдрэмжтэй. Энэ мэдрэмжээ та бүхэнтэйгээ хуваалцах юм бол YouTube гэдэг үнэхээр амар биш. Сансныг бодвол хэцүү. Намайг анх эхэлж байхад зөндөө олон залуучууд эхэлж илсэн, голоос нь ч гэсэн эхэлжсэн залуучууд зөндөө байсан. Яг тэр дундаас тууштай явж байгаа, яг амжилттай явж байгаа энэ YouTube гэдэг платформоор дамжуулаад орлоготой болж байгаа, цалинтай болж байгаа, өөр ажил хийхгүйгээр зөвхөн YouTube дээр төвлөрөх хэмжээний орлого олж байгаа иймэрхүү хүмүүс бол өстой бүр үнэхээр цөөхөн байгаа байхгүй. Одоо бол би өмнөх шиг YouTube-ийгээрээ YouTube амархан шүү, YouTube-ээр дамжуулаад мөнгө олдсон шүү өстой гэж тийм хариуцлагагүй хэлмээргүй. Зүгээр хийгээд үз. Тэгтээ хэцүү шүү л гэж хэлмээр байна. Хийгээд үз гэж байгаа шалтгаан нь юу вэ гэхээр YouTube хийлээгээд тийм их зардал гарахгүй шүү дээ. Ерөөсөө утас микрофон байхад Google ID утас микрофон болохгүй байлаа ч гэсэн ямарваа нэгэн хохирол байхгүй. Мөнгө төгрөг янз бүрийн тийм одоо байр, орон сууц ч юм уу тийм зардал гарахгүй болохоор хийгээд үзэхэд бол алцахгүй. YouTube хийхээсээ гээл бодоод яваад байгаа хүмүүс бол зөндөө байдаг шүү дээ. Хийгээд үзээд энэ угаасаа надад тохирохгүй байна, болохгүй байна, бүтггүй байна гэд хайчих юм бол ядаж хожим хойно харамсахгүй байхгүй. Хийхгүй яваадах юм бол тэр үед залуудаа YouTube нэг хийгээд үзсэн бол гэсэн нэг харамсал үлдчихэж шүү дээ. Хүн ер нь ямарваа нэгэн зүйлийг яг өөрөө хийж, биеэрээ мэдэрч, туулж үзчихээж л энэ надад тохирох юм байна, тохирохгүй юм байна гэдгийг ойлгоно л доо. Түүнээс бол хүний амнаас үгээр сонсоод бол яг сэтгэлдээ ойлгож мэдэрч чадахгүй. Үзэгчид та бүхэнтэйгээ бас нэг хуваалцахыг хүсэж байгаа зүйл юу вэ гэхээр ер нь Золбоо гэдэг залуу Золбоо гэдэг сувг, Золбоо ТV гэдэг сувг яаж яваад 700 мянган subscribe, 700 мянган дагагчтай болчихоо. Тэр энийг зүгээр яг би өөрийгөө дүгнэлтээ та бүхэнтэйгээ хуваалцъя л та. Яг нэг үгүй хэлэхэд би сайн ярьж чаддгүй. Яг үннийг хэлэхэд би үнэхээр муу ярьдаг байхгүй. Одоо жишээлбэл би энэ бичлэгийг байна штэ. Цаг одоо 5 минут. Цаг 5 минут сууж хийж байгаа байхгүй юу. Тэгээ энийг ингээд эдитлээд янзлах юм бол өсрөөл нэг 20 минутын бичлэг, 30 минутын бичлэг гарах баг. Би өмнө бүр 3-4 цаг суудаг гэсэн. Тэгээ одоо болохоор нэг эдитертэй болсон болохоор бүгдийг нь бичиж яагаад ярихгүй болохоор эдитер маань 3 цаг тэрийг ингээд катлаа суух гэж жинхэнэ там дунгаа шүү дээ эдитрээ. Тэгэхээр сүүлийн үед бичдэг болчиход байгаа. Биччихээ ч гэсэн уншиж чадахгүй. Би айгүй муу ярьдаг, айгүй муу уншдаг. Тэгээ монгол хэлэндээс айгүй муу. Багаасаа монголдо өсөөгүй болоод тэр үгийн баялаг муутай. Тэгээд YouTube гэдэг чи ярианы чадвар бүр үнэхээр чухал шүү дээ. Яг гэвэл ярьжээс тэр хүмүүсийн анхаарлыг нэгсэндээ татах гэдэг шүү дээ. Эргээд яг энэ 7 жилийн хугацаа харах юм бол ганц надад авах зан чанар байдаг байхгүй юу? Намайг хөлбөмбөгийн секцэнд явдаг багт багш маань хүртэл хэлдэг байсан. Юу гэхээр сонгширээ гэдэг үг. Сонгширээ гэдэг айгүй гоё үг байхгүй. Даа чи энэ үг монголоор байдаг юм санаа. Монгол үгтэй хамгийн ойрхон орчуулга нь юу гэхээр тууштай зан чанар. Тууштай зан чанар. Энэ л намайг үдээ зэрэгтэй хүргэсэн гэдэгт бол би бат итгэлтэй байна. Тийм. Эхлээд гитар бариад дуулж ирсэн шүү дээ. Анх эхлүүлж байхдаа хүмүүс үзэхгүй байсан. За хүмүүс үзэхгүй нэгэ болцсон бол аль хэдийн Золбоо ТV гэдэг сувг байхгүй байх байлаа шүү дээ. Дараа нь юу исэн бэ гэхээр Солонгосын дуунуудыг орчуулж тавьж байгаа. Тэгээ өөрөө дуулж муулаад голдон савсгнаалтай. Дараа нөгөө халуун ногоо идэж үзээл, могбан хийж үзээл, хөгжилтөө бичлэг хийж үзээл, янз бүрийн гадуур дотор яваа. Тэгэл дараа болсон явдал яриад хүмүүст хэрэгтэй мэдээлэл хүргээл бүр ингэж явсаар агаад энэ дээр нь ингэ тийм шүү дээ. Ийм хүмүүс сонирхоод шүү дээ. Энийг нь сонирхгүй шүү дээ. Ингэж ярихаар болд юм шүү дээ. Ингэж ярихаар болдгүй юм шүү дээ. Нэг ийм одоо ноу-хау гэж ярьдэн шүү дээ. Би зөв дуудаж байна уу юу? Солонгосоор ноу-хау гэдэг байхгүй юу? Одоо туршлага өөр ингэсэн нэг ийм туршлагатай болж байгаа байхгүй юу? Энийг нэрээ мөнгөөр худалдаж авах боломжгүй. Хүн өөрөө энийг туулж иж мэдэрч ойлгодог юм байна. Яг би энийг зааж өгч болно л доо. За ийм байна. Гэхдээ хүн эцээ өөрийн биеэр мөргөлдөж үзчихээж л мэдэрнэ, ойлгоно. Тэгээ би одоо энэ бүгднтэй ингэж мөргөлдөж явлаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр нэг гэж явсаар агаад ерөнхийдөө за нэг иймэрхүү бичлэг хийх юм бол хүмүүс сонирхож үздэг. Иймэрхүү бичлэг үзэх юм бол энийг нэг хүмүүс үзэхгүй гэдгийг одоо баг бичлэгээ оруулахаас өмнө урьдчилаад мэддэг болсон байгаа байхгүй юу. Тууштай байдал дээр нэмэгдээд миний саяны ярьсан мэдрэмж гэдэг зүйл ороод ирж байгаа байхгүй юу. Мэдрэмжтэй байх үнэхээр чухал. Миний хувьд энэ тууштай байдал, мэдрэмж хоёр надад айгүй их нөлөөлсөн юм шиг санагддаг байхгүй. Тэгээд энэ дээрээс юу нэмж орж ирж байгаа вэ гэхээр би дунд сургуульд байхдаа
ахлах сургуульд байхдаа энэ Солонгосын хүмүүжил школ гэж ярьдэн шүү дээ. Солонгосын багш нарын хүүхдүүдээ хүмүүжүүлж байгаа тэр хүмүүжил надад бүр маш том нөлөө үзүүлсэн. Бүр үнэхээр том нөлөө үзүүлсэн. Юу гэсэн бэ гэхээр даруухан бай. Даруухан бай. Зөв хүн бай. Хөл бөмбөг сайн тоглох нь гол нь биш. Эхлээд хүн бол гэж заадаг гэсэн байхгүй юу? Буруу юм хийсэн бол уучлалт гуйж сур. Алдаа гаргасан бол юун дээр алдсан гэдгээ эргцүүлж бодож сур. Хөл бөмбөг сайн тоглолоо те жоохон өнгөрөөс авсгнаад ирэх юм бол багш нар юу гэж загнадаг вэ гэхээр наа мөрөн дээр байгаа топиг чинь нураагаад өгье шүү гэж загнадаг гэсэн байхгүй юу? Одоо нэг хүн чинь бардан болохоор нэг ийм болчтой шүү дээ. Ер нь иймэрхүү хүмүүс олон шүү. Тэгээд энийг Солонгос багш нар юу гэж загнадаг вэ гэхээр мөрөн дээр чинь байгаа топиг чинь нураагаад өгье шүү. Хүзүүндээ гипс хийсэн юм уу гэж загнадаг гэсэн байхгүй юу? Ерөөсөө л уучлаарай. 열심히 하겠습니다. тууштай хийнэ. Ийм байсан. Тэгэл ерөөсөө ингэхгүй болоод ирэхээр л чи хүзүүндээ гипс хийсэн юм уу гэд загнуулдаг. Би хэрвээ ямарваа нэгэн алдаа гаргах юм бол тэр алдаанаасаа заавал олонний өмнө те би ийм дээр алдсан байна гэж уучлалт гуйх ёстой шүү гэсэн нэг ийм хүмүүжил надад суудсан байсан болохоор нөгөө илэн далангуу би яг алдаа гаргасан үедээ би энэ дээрээ алдчихжээ, би энэ дээрээ унчжээ, би ийм байжээ гэд илэн далангуу юугаач нуухгүй ярьдаг болохоор тэр нь бас үзэгчдэд айгүйх таалагддаг баг. Зөндөө олон хүмүүс надад хэлдэг байхгүй. Чамааг үзэхээр нэг ийм өөрийгөө харж байгаа юм шиг санагдаад гэд. Тийм ер нь бол хүмүүс ч айлуулах нь амжилттай байгаа төрхөөл харуулна гэхээс өөрийнхөө амжилтгүй байгаа унж байгаа төрхөө олон нийтэд харуулад ах дуртай хүмүүс ер нь хоошдтэй. Ер нь тэгээд ах шаардлагач байхгүй. Тэгэхээр миний хувьд үзэгчдийнхаа өмнө ер нь айлуулах үнэнч бай. Чин сэтгэлээсээ хандъя. Эндээ өнөөдөр ч гэсэн баярлдаг. Айгүйх баярдаг. Энэ төлөв даруй зан гэдэг ер нь айгүй чухал. Хамгийн чухал зан бол төлөв даруй зан. Би өөрийгөө айгүй төлөв даруй хүн гэж хэлж байгаа юм биш шүү. Ёстой үгүй шүү тэгэж хэлээгүй. Төлөв даруй байх гэж хичээдэг. Гэхдээ хүн л юм болсон хойно нэг л өдөр бардан болсон байдаг. Нэг л өдөр нөгөө мөрн ингээ болсон байдаг. Нэг л өдөр нөгөө нэг хүзүүн гипстэй болсон. Би чадчих, би мундаг байна, би сайн, би лаг гэд явж идэх байхгүй хүн л болсон байна те. Тэгээ айл болох тэхгүй тул би ингэж болохгүй шүү. Би ингэж болохгүй шүү гэж өөрийгөө байнга эргцүүлж хардаг гэх юм уу. Ер нь энэ төлөв даруй байдал кёмсун, humble гэдэг хатаа англиар би буруу дуудаж байна уу? Айгүй гоё үг. Үнэхээр хүн төлөв даруй байх юм бол ер нь бол амжилттай явна нэр. Сүрлийн өмнө бардам зам байдаг байхгүй юу? Сүрлийн өмнө бардам зам. Та бүхэн ч гэсэн мэдэн шүү дээ. Нэг тийм эготой, бардам, би гэсэн үнтэй уулзахаар нэг л муухай байдаг үстэй те. Тэр хүнийг зүгээр ингээл нүдрүү нь харахад л муухай тийм муухай мэдрэмж авдаг те. Даруухан хүнийг харахаар те ингээл инээгээл гоё хөхрөөл те. Төрүүлж мэдлээл нэг юм гоё хүнийг харахаар цаанаа нэг саранги хайртай гэдээ бүр очиад тэврээд амаар байдаг үстэй те. Гоё штэ нэг юм төлөв даруй нэг хүүхд шиг юм цайлган гинэн тийм хүмүүс үнэхээр гоё бүр ингээд үг солиогүй бах тарцж үзээгүй бах царайн дээр нь л бичээстэй байдэн штэ тийм бардам хүн төлөв даруй гэдэг. Уучлаарай та бүхэн дахиад хэлэхэд бити буруугаар ойлгоорой. Би өөрийгөө төлөв даруй гэж байгаа юм биш шүү. Угаасаа алдаа гаргадаггүй хүн гэж байхгүй. Би цаашд ч гэсэн зөндөө алдаа гаргана. Гэтэ аль болох алдсан алдаанаасаа суралцаад ойлгоод тэрийг дахиж давтахгүй гэж хичээгээд явах чухал болохоос би ч алдаа гарахгүй гэж амьдрах юм бол тэр угаасаа боломжгүй зүйл л дээ. Мөнгө бол олдно. Би өөрөө эрүүл саруул зөв бодолтой зөв зам дээрээ алхаж яхад мөнгө гэдэг зүйл угаасаа миний үн цэнийг дагаад ирдгийм байна гэдгийг ойлгож байгаа байхгүй юу. Ер нь мөнгө гэдэг зүйл маш аюултай. Энэ мөнгө гэдэг зүйл нэг улаараад, нэг буруу бодоод мөнгө л олж ивэл юу ч хийсэн хамаагүй гэсэн бодлын толгойд энэ сэтгэлд ороод ирэх юм бол тэр цагаас эхлээл жинхэнэ нэг шунсаар шулан болно гэж үгээд штэ. Яг хөө мэдээж ийм шуналтай балиар янз бүрийн булхаа хийгээл хүмүүсийг хулигтаал, луурдаал янз бүрийн муухай аргаар мөнгө олж байгаа хүмүүс амжилттай явж байгаа хүмүүс зөндөө байгаа л да. Гэхдээ тэр хүмүүсийн сэтгэл нь хизээж амар амгалан байхгүй. Нэрээ шүү. Зүрх сэтгэл нь байнгын түгшүүртэй, айцтай, мөнгөний хойроос хөөцөлдсөн мөнгө одоо алдар нэр хүнд одоо юу гэдэг те энэ дэлхийн ертөнцийн юм ингээл араас нь хөгж байгаа юм шиг хөөсөөр гал тэр хүмүүсийн амьдрал нь дуусна. Мэдээж мөнгө гэдэг зүйл бидний амьдралд маш чухал те. Чухал үүрэг оройллыг гүйцэтгэж байгаа. Мөнгө байхгүй бол мэдээж амьдрч чадахгүй. Тэгэхээр мөнгө хэрэгтэй. Гэхдээ мөнгөөр хизээч өөрийнхөө сүнсийг, өөрийнхөө сэтгэлийг, өөрийнхөө үн цэнийг худалдахгүй гэсэн нэг юм зарчим өөртөө тавьсан байгаа байхгүй.
Тэрэнгээрээ ч гэсэн би өөр айгуу бахархдаг. Хинч надад хідэн тэр бум төгрөг амлсан буруу зүйл бол би хийхгүй гэсэн тийм зарчимтай байдаг болохоор тэр маань миний бас айгуу өөрийгөө үнэлэх үнэлэмж бахархал болдог гэх юм уу. Яа зөндөө чалччлаа нөө ойрт та бүхэнтэйгээ гоё ингэ сэтгэлийн үгээ яриаггүй ярьсан ч бас айгуу гоё сэтгэл онгоо. Дараа тэгж яагаад нэг гоё Золбоо ТV-ийн үзэгчдтэй нэг гоё уулзалт хийхээсэн гэж бодоод л байгаа. Тэгээд өмнөх жил яагаад хийж чадаагүй гэхээр би бас жоохон санаа зовдөг төрлийн хүн шүү дээ. Ер нь амар санаа зовдөг. За би юу болчиход нэг хүн амьтан цуглуулаад уулзалт энэ төр хийгээл тэгээд уулзалт хийхэр чинь нэг газар тэгээд хүмүүс бас нэг хоол мол ч юм уу бэлэг сэлдэх юм бол мөнгө төгрөг гээд тэгээд хүмүүсээс нэг такс аавна гэх юм бол зааста тэгж бойлж үзье нөгөө Золбооч ирээд хүн амьтан цуглуулад хүн амьтан дуудаад мөнгө цуглуулад унлаа гээд тэгээд санаа зовоод болцсон баг. Уг нь яг хийх гэжсэн тэгээд зас шиш нөгөө Монголд ирэнгуутаал нөгөө ч ёстой нөгөө сурталчилгаан тэрийгээл хүн амьтан цуглуулаад такс макс нь тэдэн төгрөг боли зүгээр. Тэгээ хийгээв. Майта ямар гомцсон бэ? Үнэхээр чин сэтгэлээсээ баярлалаа. Үнэхээр их баярлалаа. Намайг үзэж дэмждэгт баярлалаа. Намайг шүүмжилдэхт баярлалаа. Бүгдээрэнд нь баярлалаа. Үнэхээр их баярлалаа. Өнөөдөр ингээд 700 мянган даагчтай болцоод 7 жилийн турш ингээд хамт байж Золбоо ТV-г үзэж дэмжиж ирсэн бүх үзэгчдэд үнэхээр их баярлалаа. Нэр ийм гоё торт идээд нэр үнэхээр их баярлах сэтгэл төрж байна. Ному 감사합니다. 진심으로 감사합니다. Thank you very very much. Бүр very very much. Ямар гоё. Одоо тэг та бүхэнд одоо нэг л өгч чадахгүйгаас цааш ганцаараа л хийдэг та. Ой! Заал би амсаад 7 жилийн ойн баярын торт амсах гэж байна. Ваа. Баярлалаа. Үнэхээр гоё торт байна ёо. Ямар гоё амттай юм бэ? Яна нэг хоолцохтой ёолж болтгүй гэсэн. Вау. Ёстой гоё амттай нэрнгэс. Та нарт амсуулчмаар л. Таачтай яах. Дэлгэсний цаана байгаа юм чи те. Ямар гоё амттай юм бэ? Нэрнгэс ёстой гоё амттай байна. Айгуу гоё шоколадтай. Тэгээд энэ тортных нь талхна гэж ярих уу? Айгуу зөөлхөн. Аманд ороод шууд хайлж ийн. Тэгээд тэр зөөлхөн талхна шоколадтайгаа холилдоод аман дотор ороод хайлаад ёо. Ваа, стоо амттай торт би дараа заавал авч идэнэ. Гэхдээ яалтчгүй айгуу гоё торт байна. Үнэтэй тортхгүй юу? Хамгийн үнэтэйгээс нь авсан. 35,000 воноор авсан баха. Бусууд нь болохоор 24,000, 25,000, 26,000 таа байсан. Тэгээд энэ болохоор 35,000 вон. Тэг ганцхан үлдсэн байна гэхээр нь энийг хайлж авсан юм. Яатын 7 жилийнхаагаар 35,000 вооны үнэтэй торт идчихээ л да яатын. Гэхдээ яалтчгүй үнэтэй гоё торт авсан юм. Стог амттай. Яна та бүхнийг одоо бүр амар өсгөө хийчихгүй яа. Бүгдээрээ хөргөж явахсан нэг юм амандаа барьцсан сууцгаа шин үү. Заримдаа яалтчгүй дэгдэг те. Амттай мэдтэй байгаа юм ёо. Өөрөөсөө хөргөж байгаа яагаад нэг юм мэдээл. Нэрээ сонноос гэх юм бол Золбоо нөгөө 16/8-ийн дайот хийж байгаа гэсэн шүү дээ. Тэр айгүй гоё юм байлээ шүү. Та бүхэн энийг хийгээрэй заяа. Ер нь бид айгүй сайн бас жин хасахад айгүй нөлөөлт юм билээ. 16/8 гэдэг нь 16 цаг юу ч идэхгүй байгаад 8 цагийн дотор нэг 2 хөнхөө хоол идчихдэг. Тийм зарчмыг барьж байгаа байхгүй юу. Тэгэхээр би одоо кейк идчихэж байгаа тий. Одоо оройны 10 цаг болж байгаа байхгүй юу. Тэгэхээр би маргааш хэд хүртэл юм идэхгүй гэхэлэр 11, 12, 1, 2 цаг хүртэл юм идэхгүй. Маргааш өдөр 2 цаг хүртэл юм идэхгүй энийг идчихээд. Яана. Таны идэх үү байх уу? Идмээр л юм. За царай л идчихэж байгаа юм санагдаад байна. Таны идчихэ. Та бүхнийгээ бас тэндээ үлдсэн багт ингээ юм идээ суугаад байвал муухай бах тэг бичлэгээ дуусгачих.
За тэгээ өнөөдөр Золбоо нь YouTube суугаа нэгээд 7 жил болсон байна. 7 жилийнхаа ойн баярыг гоё торт худалдаж аваад лаа үлээгээ та бүхэнтэйгээ хамт тэмдэглэлээ. YouTube гэдэг байхгүй болчихгүй л бол өвгөн болтлоо YouTube инэ гэж та бүхэндээ амлалт өгсөн байгаа шүү дээ. Тэр амлалтаа биелүүлнэ. Золбоо TV суугийг үздэг, Золбоо TV суугтээ subscribe дарсан, дагдаг, тэгээ дэмждэг бүх үзэгчдээ чин сэтгэлээсээ баярлаж талархаж байгаагаа илэрхийлмээр байна. Үнэхээр чин сэтгэлээсээ баярлаа. Үнэхээр их баярлаа. Та бүхнийхээ итгэлийг алдахгүй тулд аль болох зөв зам дээр явах гэж хичээнэ. Гэхдээ хүн л болсон хойно алдаа гаргах байх. Гэхдээ тэр алдаагаа үнэхээр чин сэтгэлээсээ ойлгоод та бүхнийхээ өмнө яг камер асааж байгаа Золбоо ийм дээр алдчихжээ уучлаарай гэд уучлалт гуйх тийм сэтгэл зүрэхтэй явна гэдгээ бол баттай хэлж чаднаа. Та бүхэндээ үнэхээр их баярлаа. За тэгээ өнөөдрийн бичлэгтэй хамтсан үзэгчид та бүхэндээ маш их баярлалаа. Тэгвэл Золбоо TV-тэй дараагийнхаа бичлэгээр уулзлаа. Түр бай. Өнөөдөр 2 зүрх өгч. Бай.